Билээ. Хэр сандарч тийм ээ. Сайн байцгаана уу манайхаа. Өнөөдрийн зочноор миний краш их зорж байгаа. Аягч. Хай. За уулзах гэж тий. Ирсэнд баярлалаа. Баярлалаа. Cheers. Тонгой limited edition шинэ гарсан rosé. Чамаар юу вэ? Би тэгэл ажилдаа яваад Daily бодлол. Чамаа daily дээр аяга үздэг байсан шүү. Та зурд үздэг байсан юм уу? Тэг үзэн штэ. Daily ялангуяа daily central-ыг бол тэгээд ер нь үздэг штэ. Daily-гээр ямар хүмүүс орж ийн, яаж ийн гэж аяга дуртай үздэг штэ. Чи аяга мундаг байсан штэ daily. Тийм үү? Баярлалаа. Би ч уул нь бартендер ахгүй. Тэгэл баг хөтлөгч болоод байна уу? Арай өөр гэж. Ер нь таач гэсэн сэтгэл зүйч тээ. Тэгэл одоо ингээл гой торт март игээл 9 жирийн нэг сонирхол ер нь хүн амбас амьдралдаа олон юм хэрэгтэй зүйл. Танд өөр хобби байдаг уу? Өөр хобби юу? Одоо сүүлийн теннисн плей нийлээ. Эхэндээ одоо нөгөө нэг сүүлийн 2-3 жил бичлэг хийхдээ яг хоббитэйсэн байхгүй. Одоо болохоор яг теннис рүү нийлээ хамаг анхаарал төвлөрсөн. Зам болохоор тэгтэй гоё байх тий. Зам болохоор гоё. Гадаа халуун наранд ингээл гүндээ ингээл жоохон харалдаг спорт уу юу? Нилээ хардсан билээ. Тэг би энэ зам нөгөө янз бүрийн хамгаалах хувц өмсгүйгээр баха орсон байхгүй эзний борлцсон. Тэгээ буцаад цайрч холоос цайрт хүн билээ. Тэгэхээр тийм үү? Энэ зам одоо тоглохдоо би ингээ хамгаалдаг хувцууд байдаг шүү дээ. Туршлагатай агч нар бол ингээ битүү ингээ нүдэн л гарт явж байгаа байхгүй. Нинжа хувц тий. Яагаад тэгээд орсон чи яг очтой л байсан байлээ. Сая тэмцээнд орсон шүү дээ. Тэгээ ер нь хэр удаан бэлтгэж тэмцээнд ордог вэ? Одоо теннис сонирхож байгаа хүмүүс бас гоё. Ер нь амар их хүмүүс сонирхдаг болоод шүү дээ. Би бас хүртэл ямар санагдаад байгаа. Теннис харин айгу гоё. Ер нь эмэгтэй хүнд ялангуяа надад бол. Тэгээ ээжүүдэд бас айгу тийм өгөөж ихтэй гэх юм уу. Тэгээ тэмцээнд ороход бол ер нь бэлтгэл яг тэдний хугацаанд хийж агаад орно гэсэн юм байдаг баха. Миний бодлоор би бэлэн болсон гэж бодсоо гэдэг. Тийм ер нь тэгэл зөрөгтэй оруулах хэрэгтэй юм шиг. Тэгэхээр анх нөгөө 100 хичээлж эхлээд шууд болж байгаа тэмцээнд орсон байхгүй зөрөгтэй. Тухайд бол хүмүүс намайг чи яагаад тэмцээнд ороод байгаа юу чи бараг сурсан юм бэ гэжсэн хүмүүс байсан л та. Гэтэ тэмцээнд орох тусмаа ингээд туршлага сууд юм лээ. Хожигдоол тиймээс зөндөө юм сурж байгаа шүү дээ. Тэнгүүт яг нөгөө өөрт мань сурах юм ихтэй болохоор хүн яг өөрөө бэлэн болсон зориг хүрсэн үедээ л орно гэхээс биш яг нэг тодорхой хугацаанд яг 6 сар ингэж бэлтэж жагаад энэ тэмцээнд орно гэсэн юм байдаг. Баха ялангуяа нөгөө сонирхчдын төвшөнд бол сонирхчдын төвшөнд орсон юм та? Тийм. Тэг ингээд өсрээд ахаар жин их хай өсрээд ингээ хоёр шиг хүүгээд байгаа шүү дээ. Тэнгууд амар жин хайдаг. Тэг гарын булчинтай болдог ингээл амар. Ер нь юм билээ ингээд бүхэл булчин ажилт юм лээ. Пилатес шиг ингээд тийм ер нь ингээд бүхэл булчин ажилладаг. Тэгээ дээрэс нь булчин ажиллахаас гадна уушигны ингээд нөгөө багт хамжийг сайжруулдаг. Тэгээ тархиндаас ингээд дасгал болдог. Өөрч юу дээ. Ер нь агуу өгөөж амар ихтэй. Хоёлаа эхлээд амарчсан пивой. Энэ рүзэн ягаан өнгөтэй юм шүү дээ. Хүн орж байгаа болохоор. Надад зориулаад ягаан. Би уулын танд зориулаад юм баярлаа. Одоо гахаа ягаа гэдэг юм да. Пиги пинк үнгээ би мөмсөй гэж бодсохгүй амар эмгтээлэг гэж боддог болохоор би өөрөө эмгтээлэг болохгүй амар хичээгээд тэгээд тэгсэн чинь юм мундлахын сапанчик шиг надад олцсон. Тэгээд үсээ эндүүдүүдээ би хитэр хичээг сулгын эндүүдэд өгөөрэй гэсэн чинь ингээд талын эндүүдээг ингээд хайцсан тийм нэг юм шүү. Бэнаа. Уушгүй мэн үү. Cheers. Ер нь юу уудаг вэ? Нэг уудаггүй те гэхдээ. Би харин нэг уудаггүй. Гэхдээ хаяа гоё амттай юм. Энэ rosé яг тайлбарлаад өгөөч. Энэ алтан говийн limited edition шинэ гарсан rosé. Амар юм гоё. Ер нь бол нэг юм амар сахар амтагддаг шүү дээ. Тэр энэ болохоор тэгхгүйгээр нэг юм гоё жимслэг амтагддаг. Пив шиг биш аа тийм ээ. Тийм. Бараг коктейл шиг юм шүү дээ. Амар гоё зөөлхөн. Ундаа шиг юм уу? Бараг алкогольтой юм. Алкогольтой. Ягаан тэмээдэг. Гоё юм. Хоёлаа би уусных анх алкогольтой танилцсан түүхээ ярив. Тийм. За бодъё. Бүр ингээд манай ерний өмнөх рүү явах гэдэг. 20 дугаар зам нэг шиг. Гадаа тоглож байгаа л гэртээ орж ирээд ам амар цангаал. Ширэн дээрээс нэг аяхтаа ус шиг бигээ шууд уучихгүй тэгсэн чи аав юу уучихсан юм бэ тий. Тэгжэл тань. Би хоёр түүх байна да.
Гэтэ угаасаа үзэж байгаа хэрэг хүмүүс ах юм бол мэдээж ирт хэрэглэх гурав. Тэгээд насан туршид угаасаа уух өдөр та нарт 1000 өдөр болдноо. Тэр өдрөө уугаарай. Тэг хамгийн гол нь тэрнээс хойш их чинь штэ яасан гэхээр Чинээ штэ. тэрнээс яасан гэхээр ингээд судалгаанууд зөндөө уншаад ерөнхийдөө ингээд алкогольны талаар ингээд мэдээлэлүүд цуглуулад тэг ялангуяа ингээд өсвөр насндаа баг залуу одоо тархин ингээд гүйцэд хөгжиж байгаа үедээ алкоголыг ингээд хэтэрхий хэрэглээд ах юм бол одоо чиний уртлын prefrontal cortex гэдэг нь ярьдаг ой санамж тэгээд одоо шийдвэр гаргах анхаарал төвлөрөлт гэдэг тэр юмнуудад айгу сөргөөр нөлөөлж идэг болохоор ер нь аль тийм шүү гэж зөвлөмөр байна. Тэгээд насан туршсан тархинд гүйц төвцсөн нь бол хаяа. Шийдвэр бүрэн гаргах төвшөнд очиод ингэ. Би яг болцсон байна. Тэгээд өнөөдөр бит хоёр болохоор хоёр коктейлээр бэлдсэн байгаа. Нэг нь болохоор эпикчийн захиалга, honey juice гэдэг коктейл байгаа. Тэрийг хоёулаа байжгаад хөнгө эхэлж байгаа болохоор араас нь тэрийг уусан дээр хаа. Би миний уншиж одоо орцыг харснаар бол нэлээд хөнгөн коктейл байсан. Honey juice. Тэр юу нэ? Хөнгөнд орох уу те? Хөнгөнд орно. Арай гайгүй. Тэг баг зэрэг уудахтай. Тэгээд араас нь би нэг юм хийсэн байгаа. Тэрийг ноц гэвэр нь үлдээ яа. Юу болоо. Тэр honey juice нь болохоор тенс тоглодог хүмүүсийн дуртай коктейл юм аа. Юу юм бэлээ? Одоо ингээд тенсний чинь ингээд бүтэн жил тойроод ингээд 4-5 тэнцэн болдог байхгүй юу? Жил 4. Тэгээ жил 4. Тэгээ US Open гэдэг хамгийн том гэх юм зөв юм шүү. Зөв буруу юу? Хамгийн сүүлд болдог ямар ч гэсэн. Тэнгүүтээ ингээд оройн цагаар тэмцээн юм арай хүмүүс мэддэг. Тэгээ оройн цагаар болдог. Тэгээ ер нь жоохон хүмүүс үзэж явахтаа ууж уугаал фон байдаг тийм юм билээ. Тэнгүүд тэн дээр яг honey juice гэх коктейл нь эстетикли амар хөөрхөн байгаад тэгэл хүн болгон амар тренд болгоцсон. Тэгээд үзэж үзгээ сайн гэж бодоод. Тэр тоглолтыг та үзчихсэн үү? Миний үзчихснээр ингээл тэр нэг үнэхээр сонсогддгоо та нар ингээд холбоотой тоглож байгаа гот ингээд үнэхээр тэгж аваа гараад идэг юм. Тийм. Уусаа ингээд яг зохиод айгүйх нэг амьсгаагаа зүг гаргаж байгаа л тэр байхгүй. Амьсгаагаа гаргаж зогсож байгаа. Ялангуяа тамирчид бол тэгээд хүчтэй зохихоор ингээд цаанаас л гардаг юмнууд байна. Тэгээ одоо сонирхчдод бол тэгээд гарахаас ичээд амар тэмээг болохоор нэг юм дуусалтаалахаар тэр их нэг хамд ингээ ангаагаад гэсэн аваа гарахгүй. Яг тийм аа. Яг тэгдэг ахаар нэр үрх юм байна. Таны хувьд одоо тэмдэглэжсэн одоо амар олон байлт тэмдэглэлээ шүү дээ. Хамгийн гоё нь юу байсан бэ? Амар олон байлт тэмдэглэлээ шүү дээ. Хамгийн гоё нь за бодоодох юм. Одоо баг гэр бүлэрээ тэмдэглэдэг үү? Хүүхдүүд болчихоор гэр бүлэрээ яг нөгөө хосын гэхээс илүү хосын юу гэдэг болохоор нөгөө ойн баярл байгаад идэв. Тэгээ одоо сүүл рүү гэхдээ ийм болчт юм байна. Нэг баяраар нэг онцгойлон баярлаад ахгүй. Өдөр тутамдаа л ер нь баярлуулах юм гарчвал баярлуулаад хүлээхгүйгээр тийм дээдэнд явчих боломж гарвал гэс яваал. Заавал яг тэдний өдөр яг Валентин өдөр заавал ингэ гэстэй. Тэгвэл битэрийн хувьд нэг тийм байдаг юм аа. Тэгээ өмнө нь бол амьдралын идэвхтэй хахта Өмнө нь нэг хамбаад ингээл зүрхэн хэлбэртэй торт, шоколад гэл айгуу хийдэг байсан. Тэгээ одоо ингээл нөгөө галерига ухаан штэ тий. Нөгөө Валентины үеэр амар хим хийдэг байсан байлээ. Одоо сүүлээ жоохон ингээд назгараад. Тэгэл хамгийн анхны Валентин гоёс. Би тэр яг анхны илжээд тэгээ хамгийн анхны Валентинаар гамбаа надаа нэг юм хөрхөн ийм том бамбууш бараг надтай адилхан хэмжээтэй бамбууш ингээ бариад манай нөгөө нэг оюутны байрын гадаа ирчлээ гараад ирээд гэсэн чи гарсан чи ингээ таймер том бамбууш тэрсэн зогсчихсан. Тэр л амар хөөрхөн байсан. Тийм байна. Нэг гамбаг нөгөө зарим бүр анх гэртээ хийх үед ингээ зарим юмыг ойлгодоггүй одоо миний энийг ойлгосонгүй гэл хүлээлттэйг ихтэй яг чиний тэгэхээр тэнгуү сүүл рүү нэг гамбагийн хайрынхаа юг ингээ судлаад үзсэнгүүт тэр хүний чинь бас нэг хайраа илэрхийлэх хайрыг нөгөө хайрлуулж байгаа гэж мэдрэх юмнууд нь өөр байгаа байхгүй юу. Тэгээ тэрийг ингээд аль харилцаа ойлгуулсч уу тэгээд. За хоёлаа коктейлоо хийжглээ. Миний honey juice тий. Honey juice. Би арцын сан зээжлэг байгаа хоёлаа эндээс би арцын харах. За lemonade хийх юм байна. Lemonade. Би ихтэй нэг honey juice-ийг судалж ирсэн чинь цагаан архитаа гингүүт туршиж үзег байхгүй юу? Ер нь цагаархаас ер нь жоо хаширсан гэх юм уу? Анхны дурсамжаас болоо. Тийм. Тэгээд харин
Тэгээ honey deuce гингүүд ямар яах юм бол дүүс. Боломж олгомоор санагдсан. За бит хоёрт blue mark гэж ярих байна. Энийг зөвтлнэ. За. Kendall хинтэлээ. Kris Jenner Kendall та нэг контент авч ирсэн хгүй юу? Бас нэг хөтөл хийгээд тийм л байх те. Тийм ч лөө. Гэхдээ нэг юу ийм юугаар нэг хийх юм гэсэн. Бис араснаа. Тэр эцэгтэй амар гоё. Америкийн ингээ уух соёл нь арай өөр юм шиг байгаа юм ингээл. Get ready коктейл гэдэг. Бүр амаа бодог хажуугаар коктейл уудаг ч юм уу. Гэтэн ингээ байж идэгтэй хүн болгон тэр одоо тэр мэдгэдэггүй байж байгаа аав ээж мэжтэйгээ заримдаа нэлээ ууж муучдаг. Монголд бол одоо тэгдэггүй шүү дээ. Юу мэдэхгүй шүү дээ. Мэдэхгүй чадахгүй амсч анх удаа амсч байгаа юм шиг ингээ шампансаг шинэ жилээр ингээл бүү ямар зав юм аа. Би одоо хүртэл тэгдэж шүү дээ. Өөр юм салбарт ажиллаад ингээ явж. Би одоо хүртэл ингээ юм хүм уухаараа ээж аваас санаа зовдөг шүү дээ. Тагаасараар ингээл ингээ тавьдаг. Raspberry орт юм тий. Raspberry liquorтай юм. Тэгээд хоёулаа баг зэрэг яагаад мөн эндээс гарч ирж байгаа шүү дээ. Мөрөө хөдөлгөөн тиймэр сүултээ гээ болчихд юм аа. За, хоёулаа уухтаа гоохтооч би. Нөгөө нэг бөмбөгийг аваад ирэх. Гол юм тий. Тий. Гол гарнишн бөмбөг. Та гэртээ баг хийгээд уучлах юм хэл юм чинь шүү дээ лимоныг хийждэг. Эндээс саруул аваад тий. Ой за. Улааныг цаа баярлаа. Нэг хаштаа. Honey deuce. Нэр ямар хөөх юм бэ? Тийм. 100 яг уух юм байна. Толонгоо бол бас гоё л гэдэгхгүй нэ. Тоосгоо гэж нэгсэн. Бөмбөг дээгүүр нь онж манад ингэж бигээд. Оо. Амар гоё refreshing юм байна. Сэргээсэн. Тэснэ жимслэг. Тийм байна. Нэрээ водка амтлагдаг юм байна. Тийм хаад. Ямар сони. Нэрс байхгүй юм шиг. Тэрээс водка амтдаггүй нэгсэн 20 минутын дараа энэ тасарч ирж байгаа. Ерөн заа юу гэ. Ернэ штэ. Би чи чаг орилдог хүн байсан яа. Энэ ч нэр гоё юм байна. Би одоо энийг бас зүдэ ярьцаа. Хүмүүс ингээд заас муухай ч юм уу. Ингээл бөө ингээл гами мами хийгээл дээр нь ингээл газ тавандаа хийгээл зармиг хийгээл тэгснэ 9 жор алкоголыг холио уугаад зармиг хийх юм. Хийгээд идэм байлээ. Тэгээ би тэрийг хараад жоохон дэмий гэж боддог байхгүй юу? Одоо тэр их хэмжээний сахар хүний биед орох юм бол маргааш шаардлагатай амирх юм байхгүй юу? Тийм болохоор одоо cranberry vodka ч юм уу эсвэл orange prosecco ч юм уу илүү юм easy юм сонгож ууж байгаарэ. Олон их сахар орох тусмал маргааш нэг шаардна гэсэн үг. Сахар орох тусмаа шаарддаг юм уу? Их сахартай юм уух тусмаа шаарддаг. Би энэ ерөөсөө ингээд нэг уудаггүй байж байгаа. Тэгээд саяхан нэг коктейлийн газар яг угаардаад очсон нэрсэн. Тэгээд тэдний коктейл зөндөө ингээд хольж уусан мөртлөө магаш нэгэ шаардахгүй байгаа. Тэгээд би бодож ирсэн энийг учир байна да юу орохоор нэг шаардуулаад юу хийх байхаар шаардуулдаг юм бол гэж бодож ирсэн. Тэрнээс гадна бас ус уух хэрэгтэй. Одоо тэр хэмжээний сахарыг авж байгаа тохиолдолд хажуугаар нь усыг уух юм бол зүгээр. Ус бага уугадах юм бол хурдан шаардна. Тэгээ одоо ингээд 3 охинтой тэгээ охтуудаасаа ингээд өөрөө олж хардаг уу? Өөрөнд миний энэ зан чанар байна да. Тэр маань энэ маань байна да. Эсвэл гурванд нь адилхан байдаг зан чанар ч юм уу? Би өөрийгөө энэ бодохоор яг ингэдэм билээ. Одоо хүмүүс ингээд чи яг ээжигээ дөрөөдсөн байна, наавгаа дөрөөдсөн байна. Яг ээжийн зан дөрөөсөн байна, наавхаа дөрөөдсөн байна. Тэгдэг штэ. Би яг тэгдэг юм билээ. Ямар ч өөр хүний хүүхдийг ч гэсэндээ чи яг аав байна, яг ээж байна тэгэж. Юусе бодох дургу. Тийм. Яг тэр хүүхдийг өөрөөхөр нь л одоо жишээ нь юу гэдэг манай том охин эсүүжин гэхэд яг эсүүжин гэдэг өөрийн гэсэн хувь юм байгаад байгаа хгүй яг тэрийг нь л хардаг гэх юм уу? Тэгэхээр яг тэгэж харж ирсэн удаа байхгүй маа. Тэгвэл ээж болсноор хамгийн их бахархсан үе юу вэ одоо бодохоор хүүхдүүдээ штэ зөв том өрөөндөө ямар ч айх зүйлгүйгээр ингээл шуугилтал. Хэвээ бүх тоглоомоо том өрөөнд оруулаад ирсэн. Хамаг юм ингээл өөрсдийнхөө болгоцсон. Өөрсдийнхөө ертөнцийг ингээд бий болгоцсон. Яг нэг удаа яг тэр дүр төрхийг хараад
болж байгаа юм байна шүү гэж бодчихсон. Наа ч гэхдээ баг зэрэг хэцүү юм байна. Тэгэхээр та бол үнээр гоё их бодлого хийх юм байна. Шууд өнөөс нь яаж цэвэрлээ. Яаж цэвэрлэнэ гэж би яг эхлээ сонсоод юу зү одоо тэр 3 хүүхдийн тоглоом гэдэг чинь тэрүүгээр дүрийн болсон. Тэгэл одоо би л цэвэрлэнэ гэдэг чинь тайл цэвэрлэндэ гэж бодсон чинь амар юм байна. Тэр нэг хүүхдүүд дээр өөрийн гэсэн ирч болоо гэртээ ингээд чөлөөтэй байх юуг нь олгочгонгууд тэр хэмжээгээрээ нөр сэтгэл зүйн юу тайван. Миний safe zone юм байна. Safe zone та гоё. Тийм тэрийг л гэртээ гоё safe байгаа маа л гэдгийг би яг тухайн юунаас харж байсан байхгүй юу? Гэртээ ямар шинээс айдгүй юм, ээж аваас айдгүй юм, өөртөөхөө байхаас айдгүй юм байна. Гэдгийг ойлгочихсон. Бүх юм одоо ингээ ярих уу? Ингээд тэгээд манай ингээ тэр тэрнтэй өрхөд намайг тэр ингэж гуугаад тэнтэй хайрцаг. Яг нөгөө сургуулиас нь авчаал яг тэр нэг хов живний нэг үе юм аа. Жив гэж байгаа. Амар сонирхолтой. Тэгээд тэрэндээ тийм шал өөр ертөнц. Тэгээд тэр ингэсэн гэл яриа бас сонирхолтой болно шүү дээ. Автодын яриа бол тийм. Би тэр насн дээр чинь бол сахилгагүйсэн. Би ч өөрийгөө дэлхийн төв гэж боддог шүү. Авьяаслаг багчууд гэх нэг юм нэвтрүүлэг үзэн заяа. Зуртаар гардаг, стрим боксаар гардаг. Тэрийг үзсэн. Энэ авьяасгүй юм шүү дээ. Миний орд би орсон болов. Би бодсноо амар дэлгэл үзаад тэгснэ. Тэг чи би ийшээ ороод ингээд очих юм бол маа ангийнхан сургуулийн намаа зуртаар үзнэ гэсэн үг. Тэгэхэр чин айгу хэцүү болчих юм байна. Тэгэхээр ер нь дими юм байна мэн. Тэгээд 7 модгоор ангид орсноо одын ханд орно гэж боддог болоод. Би одын ханд ороод од болох юм байна гэж. Бүр тэр бүр дэлүүлүү заа. Үнэхээр бодсон за би угаасаа од болох нь тодорхой юм байна. Тэгэхээр одын ханд л арах хэрэгтэй юм байна. Солонгос руу яаж явдаг үлээ? Тийцгээд байдаг үлээ юм лээ. Яг тийм амар драматик хөвгтэйс. Драматик хийс илүү алсын хараатай байсан юм шүү. Мэдгүй амар хит дэлүүлүү ч юм уу? Дэлүүшнэл хөвгтэйс юм байна. Одоо бодохоор. Тэгээд тэгж удаад би багаха зурнуудыг хавж шатаж ирсэн шүү. Яасан гэсэн чинь би давхраагүй. Тэгээд давхраа уйлна гэж боддог гэсэн байхгүй юу? Тэгээд одын ханд ороод ингэж мингээд од болох юм байна. Од олонгууд одоо од болохоор давхраагаа уйлгах тодорхой. Тэнгүүт тухай чинь одуудын багын зургийг гаргаж ирээд өө энэ хамарны хаалгаа нүдний хаалгаа чи энэ бүр амар нөгөө алсын хараатай байсан шүү дээ. Тэгэнгүүт окей би од олонгууд эдгээр миний багын зургийг гаргаж ирэх юм байна. Тийм учраас эдрийг усгахчээ гэж 6 дугаар ангида альбомноос бүх өөрийнхөө зургийг гаргаж аваад бүгдээ шиг таагаад. Тэгээд тэрнээс хойш 8 дугаар анги хүртлээ нөө монтажын зураг өгдөө шүү дээ. Тэр мэрэндээ баг ороод за. Одоо энийг бол би 40 хүүхдийн гэрээр ороод монтаж хулгаална гэж аахгүй. Тийм учраас би монтажныхаа зураг баг орох хэрэгтэй байна гэж одоо тэгэнгүүт жоох ингэж зогсч мөхсөн нэг юм. Ингэж зураг баримтаагүй бага үлдээ. Би одоо амар гонхтой хүн амт ингээл багын зураг би багада юм байсан ч харуулах гэдэг юм минийх байхгүй. Ээж аав мэдсэн. Тэрийг бүр сүүлд би яг энэ жил сая шинэ жил гарч байхад ээж хэлсэн. Тэгсэн чинь тийм байхаа бүр алга болсон байсан. Юу гайхаад байсан байхгүй юу гэж. Ээж саяхан мэдсэн. Тийм л дэлгэл үеж нэрээ. Энэ өстой гоё юм. Тэгээ амгаалсан яг чиний хэлгээ водка намдахгүй дуусгачлаа шүү дээ. 100 гоё сэргээсэн магаад. Тийм ээ. Тэгээ 100 мөнгөгүй. Тэгээд тоглож тоглолт дуусаад уулаас гоё юм байна. Тийм шил зүгцэн. Яг энэ 70 эргийн бичинг коктейл шиг санагдаж байна тий. Гоё юм. Тэгээ наа чин дуусах юм чин хоёлаа дараагийн коктейлээ хий. Нөгөө яг түрүүний яриадсан нууц гэдэгсэн нөө. Нууц гэдэг коктейл гэдэг. Дэлгээ дээр ингээд амар автортай байдаг классик коктейл гэхгүй юу? Энэ одоо дэлхийн бараг альч баар нь ороод авъя гэх юм бол хийж өгдөг амар амархан хувцастай. Ер нь бас ингээд хийж байгаа ямаараа хүмүүс гэртээ коктейл туршиж үзвэл бас гоё юм болоо гэж бодоод илүү амархан юм сонгож их тустай. Ингээд классаа чийлрүүлээд энэ аяга авсан гэж байгаа болтой байна. Тэгээд мөсөө суулгаж байгаа байхгүй бас мөсөө суулгаад тэгээд биднес дөрөс айгүй амархан 2-3 хаал юм хэрэг болно. За водка за хоёлаа бас нэг юмар ихсэн юм чинь тэрүүгээрээ дангидсан дээр сайн гэж үзэх үү? Үзэж болох болно. За нэг дүүртэл нэг ийшээч. Ингэж бариул ер нь их юм байт юм уу? Тэгээд ийшээ асах учраас. Окей. За. Яна. За нөгөө Kendall Jenner юм бол ингэж хийх хэрэгтэйсэн тий. Хамаагүй. Одоо эндээс яг адилхан хэмжээ хэрэгтэй. Адилхан хэмжээгээр гоо. Энэ кофе ликер. За нөгөө тэнд нээсэх гоо. Шубай. Өөрөө дуу ороод. Тэгээд
Гэртээ байгаа ямар ч хамаагүй халбгаар гутгаад энэ болохоор барсгүй. Энэ ихтэй кафе тийм юм бол. За энийг үзээрэй. Ой, яг чиний шиг ирэхгүй хаа юм. 2-3-ын завсар ингэж ирж. Чи эргүүлдэ тэгэхээр хараад байгаа. Ханаа дагаад Бас техник байт юм тийм. ингээ харагдах нь амар авраган байгаа. Тийм юм жоохон хэцүү мэн. Чиний ядуу гарт орчиж хэдэн жил хийж байгаа даа. Энэ миний 5 дахь жил юм байна. Гарт нь орсон биш. Тэгээд дээр нь хоёлаа whipping cream хийгээд бүгд амар гой зөөлхөн амттай болно. Баг зэрэг шоколадны баг тэгвэл харин гоё. Nice. Тэгээд энэ болохоор хажууд нь би нэг юм хийсэн баггүй. Энэ болохоор Монгол бяцлагтай. Би нөгөө Монгол бяцлаг байдаг шүү дээ. Ингээд зүсдэг. Тэрийг ингээд дээр нь жоохон сахар тавьж байгаа даа ингээд. Крем брюле шиг ингээд шарцсан. Тэгээд хажуудаа стrawberryтэй. Эндээс нэг амсаад эндээс ингээд За тэгэж амтнгаа гарч ирэх юм уу тий? Жамаа. За баярлаа. Энэ юу? За би энэ тавьчих. За cheers. Баярлаа. Cheers. Cheers. За шууд авах. Тэгээ ууж агаад уруулаж ивүүлээд хамтд нь ингэж амсаа гэж за. Удахгүй бүр хамтд нь. Окей. Ай. Ятаад байдаг шиг. Юу вэ? Миний амьдралдаа амсч байгаа амт байна. Байна. Кофе шиг. Кофе шиг мөртлөө after taste-наас гоё юм. Тэгээ водка орсон мөртлөө водка намтдаггүй. Тэр нэг ингээд юунууд нь чоколадны повдер нь шоколад идэж байгаа юм шиг гэж гоё. Бүр төгс зохицлын тий. Ийм л гоё юм хүмүүс тохиогоо тавьсан байгаа юм да. Тэгээд эндээс нь хамсаа. За баярлалаа. Энэ жамс нь лээ зүгээр ингээ хамт амсчих юм. Хойлог нь хамт намсчих юм. Окей. Оо би сая өргөчн гэсэн. Жог. За тэнийг тавьчаад жоохон байж байгаа юм. За. За. Баярлалаа. Монгол бяцлаг гоё юм уу? Юм сонирхолтой амт вэ? Нөө үлдүү байна. Хүлдүү байна. Хойны хойлоо Амт ингээд гисч чинь. Сонирхолтой амт вэ? Яг энэ комбо. Монгол бяцлаг strawberry Тэгээ чинь нэг крем брюле шиг сахар яаж байгаа ингээд ярьчих. Ярас. Яг after taste нь юм гоё. Монгол бяцлаг хайлаж ирэхээр тий. Голоор нь гоё үзээцгээ яваад. Тийм ээ хурчин их хэсгээс юм. Гэхдээ энэ бол гоё. Баярлалаа. Баярлалаа. Доосо бас тийм горовтха. Тийштэй үнээр. Вау. Одоо би одоо чамдаа дараа нь ирээд энийг умаар ойл юу гэж хэлнэ гэлээ? Ер нь Нөгөөхөө л гэчихгүй юу? Ер нь хүмүүс тэгдэмдөө маад орж ирдэг хүмүүс нөгөөхөө авъя гэдэг юм. Угаасаа мэдчихсэн юм. Окей. Тэгвэл дараа нь хэрвээ тогтон дээр ирэхээр бол нөгөөхөө авъя гэж тогтоноос аваад үзэрэй. White Russian. White Russian. Хоёлаа адилхан Gemini юм бэл шүү дээ. Баши Gemini л бас 5 сарын юу? 6 сар. 5 сар. Тэгэхээр 6 сар тий. TV 6 сар. 6 сарын чинь жинхэнэ Gemini. Би ч болохоор үхрийн олцтой Gemini. Тэгэж яддаг тий. Жохон зөрүүд мөрүүд байх гэдэг. Тэгвэл би яг ядж чахад юу юм бэлээ? Ядж чахад Sun and Gemini. За. Moon and бас Gemini. Moon Gemini нар ч бас арай өөр үт юм лээ. Нэг арай ингээд жоохон надрахгүй ингээд ийм юм шиг байгаа. Ямарчсан л жигээ утгаараа Gemini юм байна. Хүмүүс ихтэй нөө Gemini-гийн гот хүн болгоно нэг. Яг жоохон ингээд төсөөлөд ихтэй нэг юм хоёр нүртэй мөртэйгээд хэлдэг тий. Тийм. Гэтэ тэр чинь яг хоёр нүур биш яг нэг тухайн хүнийхээ юундаа тааруулаад нөгөө хүндээ хоёр нүур биш 1000 нүур. тухайн хүнийхээ юундаа тааруулаад нөгөө нэг тухтай байлгах гал би л авт гэдгээ нөгөө нэг тухтай байлгах гал нөгөө нэг яриагсан нөгөө нэг баяманд тааруулаад жоохоо явчтэй. Тэ маа Gemini дүүсэрхгүй юу? Тийм ер нь Gemini байгаадаа баярлалаа шүү дээ. Хүмүүс жоохон буруу ойлгоод байдаг ч гэсэндээ.
Gemini найзууд бол хизээч хамтаагаад уудахгүй тэгэл ингээл бүр хүмүүсийг ингээл vibe ингээл дэш нүгэл авч аваад ингээл бүнд амар гоё хайфан байж чаддаг. Gemini гоё. Тэгээ манай 3 охины 2 нь Gemini бас. 2 нь Gemini юм уу? 5 сарын Gemini, нэг нь 6 сарын Gemini. Тэгээд би өөрөө 2 охиноо ингээд цаанаасаа л төрчихөж шүү дээ. Хоёулаа Gemini төрчихөнгөт нь айгу баярлаад. 3 охины 2 Gemini. Тэгээд бид айгу ойлголцдог. Ялангуяа манай том битээр ингээд зарим юм дээр амар humor нийлдэг. Тэгээд тэр талаар охинтойгоо ойлголцоход айгу амар яагаад тийм. Тэгэнгүүтээ нөхөр нь болохоор Жинлүүрийн орд Libra. Тэгээ миний анзаарснаар Gemini, Libra хоёр яг ингээ гоё тохирдог юм санагдав. Libra болохоор яг ингээл Gemini яг нэг учрыг олоод идэг гэх юм уу? Gemini яг тэр юуг нэг учрыг олоод идэг. Тэгээ бид нар ч гэсэн яг Libra-гийнхаа тэр нөгөө тайван, тогтуу юунд нь татагддаг. Тэгээ сонсдог тий. Амар сонсдог хүмүүсэд тэгээд ийм бид нар шиг ингээд одоо би чинь амар заримдаа хөнгөн ингээл цацдаг үл ингэж гэдэг гот тэр хүмүүс чинь амар ингээл гоё хойлоо бодох хэрэгтэй. Одоо чи ингэсэн учраас хойлоо хиймэн гэд амар гоё юм байдаг. Тэгэхээр жинлэр уусаа таардаг ордууд нэг. Тэгээ Gemini одоо ингээд ингээ явчих гээд байгаа юуг Libra дараад өгч. Өө юу болоо те. Яг тэгдэг. Яа сэтэрхий ингээл хөөрөж гэж эка. Сэтэрхий доош олчонгууд одоо зүгээр штэ гээл. Яг нэг балансыг нь олоод яг гоё таарад өгдөө. Тийм байна. Гэтэ одоо ингээд танаа хүнд нэгцүүд өглөө 3 Gemini нэг гэртээ ингээд одоо 3 Gemini. Одоо гэхдээ одоо ихнээсээ том болоод мэдрэгдэх бах. Одоохондоо жоохон болохоор тэгээд жоохон хөвгтэй арга явдгийг гайг бах тий. Гэхдээ яг тэр дундаас 2 Gemini-с илүү манай дунд охин Scorpio. Одоо Gemini-с илүү чанга санагдаад байгаа шүү дээ. Тийм би Scorpio-д харж үзээгүй мөн амьдралтаа. Scorpio-ноор ингээд миний охиноос анзаархад бол нэлээд тийм өөрийнхөө алидин ингээд бүх ингээд ямар байгаа бүх юма мэддэг. Тэгэл өөртөө таалагдцаад болох бүх юма мэддэг. Тэгэл яг өөрийнхөө айгуу тийм санагдсан шүү дээ. Тэнгүүд тэр тусмаар нөгөө ээж авда тавих шалгуур өндөр гэх юм уу. Би одоо ингэмээр ээж би одоо тэгмээр байна. Gemini жоохон өөрчлөлттэй ингээ хүн жоохон ингээ тэгчих юм уу гингууд за тэгчих юм уу. Тэгээ нөгөө жоохон нөгөө хүмүүс айгуух боддог. Төрлийн. Энэ ингэж хүсэж байгаа бол за ихтэй тэгвэл тэгээ гэдэг. Тэмүүт Scorpio бол no им ингэмээр байна. Манай дунд охин наваг бол нэлээд чангалдаг. Ер нь саяас өглөө гарах гал яжсэн чинь ээжтэй хайж байгаа гэл яг хизээ ирэх үү яг яах вэ тэгж асуудаг чи бүх юмаа тоож би орой хаяанаа цатагаа гарч барангууд нөхөр залахгүй нөгөө 2 Gemini юм залах Scorpio залгаж байгаа ээж яг хаана вэ хизээ ирэх үү хинтээ байна өөрхий тэгээ би төрсөдрөөр яг сарын өмнөөс би төрсөдрөө яг энэ тийм ийм хоол идэнэ ийм найзуудтай урна тэгээ би ийм билег аваа вау окей хоёулаа сая ярьсан шүү дээ. Тэгээд энэ коктейл амар гоёсэн. Тэгээд бид хоёр араас нь дуртай коктейлаа хийж байгаа. Эспрессо мартини. Тэгээд одоо хийцгээе. Окей. За би кофе шахахыг. Жинхэнэ эспрессо хийж байна. Жинхэнэ эспрессо. Оо. Энийг бичээд байгаа юу? Энэ нэг эспрессо шахагдаас нэлээд учир байдаг уу? Тийм. Энэ бол амар учиртай. Одоо эндээс гарахтаа ямар хэмжээгээр бүтэлж байгаа вэ гэдгээс хамаарат амар чухал явчихна. Ер нь бүх юм чухал дөө. Хүн харахаар нэг юм ингээл харин тийм. Ингээд одоо шинэ нуур чинь мөсийг ингээд аяга яаж байгаа би мэддгүйсэн шүү. За хоёлаа эхлээд дахиад гласаа бэлдэх хэрэгтэй. Мөсөө гэдэг чи. За эспрессо шот хийч. Тэгээд кофе ликорийн. Одоо хоёлаа энийг дүүртлэнэ. Сэнийхээс нэг ялгаатай юм нь хоёлаа эспрессо шот хийчих жаа. Тэгээд ер нь баг адилхан дөө. Аха наадвч. Одоо ер нь зогч гин үү? Ингээд зогсож байвал. Таад бичээ. Нэг болсон. Аха. Тэгээ одоо энийг яг сэнийхээ хэмжээг водка хийх юм уу тий? За. Билээ водкагаар дагнчөө. Окей. За ингээд. Яа. Тэгээ хоёлаа буцаага ирүүлчих гинэ. Яаж байгаа юм бэ? Яах нь гэсэн чи. За нөгөөг нь амар туртай. Иргүүлээд. За. Энэ хэмжүүр нь ямар хэмжээтэй вэ? 60.
дүүрээд энэ дүүрээд 30. Одоо хоёлаа энэ 20 гэсэн зураас нь дээр авчих. Энэ юу юм? Сахарын ус мэл юм. Simple syrup. Болж байна. Гэж байгаа ч. Эдэн сэт чи өөрөө хийдэг юм бийсээ. Энэ амархан. Гэтэ ер нь айгүй олон syrup ба. Манайх онцлог нь болохоор дандаа homemade fresh mix сонирхолтой байхгүй. Тэгэхээр lemonade гэж бас өөрөө хийсэн. тийм ер нь бүх жимсээ fresh-аар шахдаг. Бэлэн одоо зүсний зөндөө байдаг ч гэсэн юм artificial амт амир боддог байхгүй. Одоо ингэ мөсөн дуусч танаас гарч ирсэн юм. Мөсөн нэг fairy god mother гарч ирээд ингээд дээрээс ингээд хасгаад. Яг чамаа ингэ тариул гэж үгүй асуусан. За одоо хоёлаа энийг нэг гаранд ороо. Энэ гаранд ороо. Нэг гарын дээрээ. Ингээд ингэж бариад ер нь бол хязгааргүй тэмдэг зурж байгаа юм шиг юм үйлдэлтэй экстра. Гэхдээ хоёулаа харуулах болохоор амархнаар нь хоёулаа ингэж хийх. 1 2 1 2. За бас техник байд юм шүү дээ. зөв. Жаахан үстэй. Бодчих. Жаахан үстэй. Зя. За гэж ингэж бариад энэ гараа ингэж бариад nice. Одоо нөгөө тал болж байна, бүтж байна. Болохоор энэ намайг ажиллах. Болохоор хэвээр орж болох уу? Тэгээд эндээс дахиад ойлоо кофег нэг цацчих. Жохон цэцэж байгаа. Тэрээ бүр уянгалуулъя гэх юм болов нь шүү дээ. Салфетка ингэж тавьж байгаа. Ингүүт яг юм хэрэгтэй гал. Мөн үү? За. Оо. За. Вау. Царайлаг. Beautiful. Оо. Нэрээ гойсон тий. Хас чамээ. Cheers. Дээрээс өстөг бүх харагч. Зургийг авч мөрөх юм. Тэгэлтэй. Нэр юу? Зарлаа. Анхны хийсэн коктейл. За, cheers. Өөрөө уух юм хийгээд өгөх юм аа. Агуу гоё юм. Өнөрсөн байна. Зэрэг сайхрын ус мэл хийчихэр нэг тийм Тийм ээ, чихэрлэг болчих тийм ээ. эспрессо ч өөрөө нэг ийм амттай шүү дээ. Тэрийн жоохон зөөллөөд ингээд ликортойгоо холбоод гоё л. Энэ одоо ер нь миний дуртай болж байгаа шүү нэ. Түрүүний ч бас энтэй яг үлдсэн байсан шүү дээ. Энэ болохоор эспрессотой, тэр болохоор whipping creamтэй. Нийлэмээр ялгатай. Тийм ээ. Кофе нөхөр мэдрүүгээ. Одоо хүмүүс уучаад нойрон хүрдгүү шүү дээ. Би гайгүй би уухаар улам нойр хөрөд идэв. Зүгээр гайгүй мэн. Гайгүй хоо. Зарим хүмүүс ч Тэгээ гол нь одоо ингээд кофе, кофеин тэгээд алкогол хоёр ингээд нийлчихээрээ хүний биеийн дээр өөр нөлөөлөхгүй ялгаа байдаг уу? Байгаа л ах. Би нэр ингэж бодож үзээгүй мэн яг өмнөдөө. Гэтэ зарим хоолч яг тэгээд байдаг шүү дээ. Энэ хоёрыг хамтдаа идэх юм бол ингэж нөлөөлдөг. Тийм тус-тусны идэх юм бол тэгээд тэрэн шиг юм байдаг уу юу? Одоо жишээ нь алкоголыг аль сүйтэй бас уухаар зохимжгүй гэж ярьдаг шүү дээ. Би бол маш их хэмжээний алкогол хооронд нь ойлгох дург. Одоо нэг алкоголонд нэг бейс байвал нэгээс хоёр байвал дээр. Одоо Long Island Mile гэдэг чинь ингээл 5 төрлийн алкогол хийж байгаа. Оо тийм үү? 5 төрлийн алкогол. 5 6 илүү. Манайхлаа байдаг юм уу? Хийгээд байдаг. Водка, ясийн. Би тэрэнд амар дург. Хүмүүс одоо тэн дээр нэмэг кола хийчих юм. Кола ч өөр ямар хэмжээний сахар хэлээ. Тэгээ тэр хэмжээний алкогол хийж байгаа хүмүүс нөгөө нэг бага мөнгөөр хурдан согтоод байгаа амар баярлагддаг. Тийм үү? Айгүй хурдан бага мөнгөөр гоё коктейл унгаас согтчихдоо гэж. Жохон байхад бол нэг алкоголны талаар мэдлэг байхгүй. Хурдан согтчих левел гоё гэдэг. Long Island-аас би хэдээ захиалжсэн. Тэр чинь тийм хортой юм байсан шүү дээ. Ер нь бол Мод хүний илэг чинь нөгөө нэг ямаар нь таниад байгаа шүү дээ. Айн нөгөө арх гэдэг нь энийг жоохон ингэж шүүгээд ингэх юм байна. Илэг бүр хөвчтэй. Тэгэнгუთ ийм мэдгэтгээргүй олон юмараа дэрнгуут шууд паникнд ордог. Илэг чи өөрөө. Тэгээд айгу асуудалтай болж. Тэгээд нөгөө нэг шартах араас нь дарклах гэдэг ч юм асуудал үүсдэг болохоор олон алкогол халсан юм их дурвэ.
Тийм юм хүмүүс зөвлөдөг. Ер нь би хориотой гэж ярьд юм да. Маад бол хориотой хийхгүй гэж. Тийм хүмүүс амар хортой. Орч ичээ асуудаг. Ном байлаа тооч. Хурдан сахтах юм юу вэ гэж асуужсан болоод байгаа юм. Зөндөө хасан шүү дээ. Хурдан сохтой гэвэл зүгээр нэг шот авцсан л дээр дээ. Одоо ер нь чам дээр ингээд орж ирсэн хүмүүсээс хамгийн сонирхолтой захиалж ирсэн юм нь юу вэ? Монголчууд нэм галтай юмд амар дуртай байдаг. Гал мал гараад уу? Тэг дээр нь ингээ жоохон гал асаагаад өгмөдөө. Жоохон юм сүртэй. Тэгээд нөгөө абсентэн дээр гал асаагаад абсент ч өөрөө ямар өндөр алкоголтой байлаа. Тэгэл гал гарч марангууд нь тэр галтай юм шууд соруулаар гал нь ингээ асаад байгаа ш тэнгууд шууд сорж морол заяа. Тэрнээс би яг үндэ айгаад юм. Тэгж болт юм уу ер нь? Харин хүмүүс болгоод байна. Яаж уух хэрэгтэй юм? Тэр нөгөө Instagram дээр үдсэн л юм аа юм шиг байгаа. Шатаагаад шатчихт нуугаад галзуу. Бас экстрим штэ манайхан ч. Би галын юу байгаа эсэ тэгээд тахгүй. Нөхөрлөө тий. Хоёлаа нэг энэ дэр галаас авах. Гал балсан хоёлаа фүү галаас. Тэгээд соруулаар уугаад байдаг шүү хүмүүс. Миний болохоор бас нэг дуртай коктейл юу байсан гэхээр Moscow Mule. Би тэр нас агай дуртайсан. Хавайд байхад яг тэрийг нэг найз маань яг хамт хоол идээд дайлжсэн ахгүй юу? Энэ яг гоё штэ гэдэг явуулсан чи агай таалагдаад. Тэгээ Moscow Mule агай дуртайсан. Тэгсэн чинь Монгол их олддог байсан. Хэдэн жилийн өмнө вэ? 5 жилийн өмнө болчих тий. Одоо өөр нь бол хастангуй хасаагаа чи. Аяг нь бол харагдаад байна. Тий. Маадаас гард. Жинжерний амтнд гайгүй юм тий тэгэхээр. Тий. Ойл юм байна. Жинжер spicy юм шиг тий. Тий. Нэм жинжерний спайс ч өөр л доо. Spicy биш нэг юм. Spicy чимчсэн нэг амттай. Nice. Юм классик коктейл дуртай хүмүүс амар дуртай юм. Ер нь л амар классик дэлхийд даяар амар алдартай коктейлүүд зөндөө байгаа. Гоё юм байна. За. Тэгээ ямар ч гэсэн өнөөдөр энд ингээ хүрэлцэж ирээд сонирхолтой яриаг өрнүүлсэн тань маш их баярлалаа. Урилга хүлээн авсан маш их баярлалаа. Өрсөн маш их баярлалаа. Баярлалаа. Баяга коктейлээр дайлсан баярлалаа. Үдсэн хүмүүс анаас амар гоё байсан баха. Бас хийж үзээрэй, ирж явж үзээрэй. Уа. Баяртай. 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 За тэгээд энэ удаагийн дугаартай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд үргэлж бидэртэй хамт байгаарай. Тэв үнэ. Татлаа. Gossip Mix байла. Тэгээд дараа дахин уулзтлаа. Түр. Баяртай. Ёо.